яг энэ хаврын удирал өөрийгөө эрч хүчтэй байлгах маш энгийн хэрнээ алтан 5 зөвлөгөөг би та бүхэндээ хүргэхээр ингээд бэлдээд байна. Хамгийн эхний зөвлөгөө өглөө босоод хүйтэн бүлийн шүршилд орох. Хоёрдугаарт мэдээж идэвхтэй дасгал хөдөлгөөн. За би яг одоо та бүхэндээ 4 төрлийн хүний бие адреналиныг ялгаруулсан супер дасгалыг харуулж байна. За 3 дахь зөвлөгөө бол мэдээж эрүүл зөв хооллол. Хүний ходоод гэж эрүүл байх юм бол арьс үс бүх бичэнгээ гоё гэрэлтэх болно. За миний нууцчаар гэх юм бол би байнга тарг удаг, бифидо тарг ялангуяа. За энэ нь болохоор зэрэг бусад таргуудтай харьцуулах юм бол яг ашигтай нэгэн бактерийн агуулмж нь маш их байдаг. Би бол байнгын бэлтгэлийнхаа дараа бол бифидо таргийг ингээд алин болон ингээд банантай хольж эздэг. Тэгээ оройныхоо хоолндоо. Тэгэхээр ингэснээрээ би одоо байнгын эрч хүчтэй. Тэгээ миний ходоод хэцэл хямардггүй. Ингээд ийм үндсэндээ би ингээд эрүүл байдаг. Тэгэхээр бүгдээрээ хөнгөн хоолцгоё, таргаа уцгаая. За 4 дахь зөвлөгөө бол дөрөв талаар нэгэн буруу ойлголтоор ярмаар байна. За өсгөөчүүд маань тургач гээд ид шидийн юм шиг маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. За эдгээр бүтээгдэхүүнүүдийг битгий нэг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл ходоод гисэндэх байгаа тэр ашигтай нэм бактериудыг юучгүй устгачдаг. Тэгэхээр үүнийхээ оронд илүү ашигтай нэм бактери агуулсан за энэ тарг мөчлөө яг юм органик бүтээгдэхүүнүүдэд хэрэглээрэй. Зөвлөгөө алкогол болон чихэрлэг зүйлсээс татгалзах хэрэгтэй. Харин үүний оронд витамин ихтэй хүнс хэрэглээрэй. Ходоодоо харилцгаая.